Бид бүхэн дөнгөж сая жүжигчин Туяатай үзэгчид та бүхнийг уулзуулж та бүхний хүссэн асуултыг асууж бас таны сонирхсан асуултанд хариулт авсан бол яг одоо бид дараагийнхаа зочинтой уулзахад бэлэн болсон байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. Дуучин Ишиг талаа хүрэлцэн ирсэн байна. За үдшийн мэнд хүргэе. За баярлалаа. Өнөөдөр UBS телевизийг үзэж байгаа бүх үзэгчдэд бас энэ орой мэндийг хүргэе. Одоо ч 23 цаг 30 минут талид юм болсон байна. Шөнийн мэндийг хүргэе. Тий, үдшийн мэндийг хүргэе үзэгчдэдтэй. Ер нь өдөд юу хийж идэг вэ? Далаа ер нь их шөнийн амьдралтай байх тий. Ер нь бол одоо бол би нөгөө зунаас өмнө их уран бүтээлийн юм шахуу хөтөлбөрт орсон байгаа. Тэгээд одоо бол өнөөдөр хоолой бичлэгтэй тийм тэгэл байж байгаасан баг та. Ааха. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ манай үзэгчтэй хуваалцахгүй юу? Ер нь бол далаагийн хувьд бол ойр ойрхон зайтай үзэгчтэй ерөөсөө уйд авахгүй, сонсогчтой уйд авахгүй шин уран бүтээлүүдийг ар араас нь гаргасаар байгаа. Харин одоо тун удахгүй бас хүлээж байгаа тэр гинтийн бэлгүүдээсээ үзэгчтэйгээ задлаач. Аха, за дуучин зориг төвтэй хоёр бол ер нь уран бүтээлийн юм хамтрагчид бас намайг сонсдог хүмүүс бол мэддэг баг. Тэгээд зориг төвтөр маань хамтраад энэ дулаархаар одоо хүмүүсийн сэтгэл зүрх ингээд цаг агаар дулаархаар юм гоё болчдөг шүү дээ. Яг тэр үеэр нь бид хоёр хамтдаа юм хамтарсан одоо уран бүтээлүүдийнхаа тоглолтыг хийх гэж байгаа. Бид хоёр одоо бас нөгөө яг юм дуэт дуучид бол биш л дээ. Тэгэхээр нөгөө тусдаа уран бүтээлээ хийдэг. Тэгсэн мөртлөө ингээ хамтраад бас юм хийждэг. Тэгээд одоогийн байдлаар бид хоёр нийтдээ 7-8 дуу хамт дуулсан юм байна. Тэгэхээр заавал бас нэг юм тоглолт хийхгүй бол болохгүй. Тэгээд дуулаархаар нэг тоглолт хийм гэсэн тийм бодолтой байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Дөнгөж өчигдөр болоод өнгөрлөө. Өчигдөр ер нь хэрхэн яаж тэмдэглэсэн бэ? Манайхны дунд чинь бол яг энэ баяр дээр ач холбогдол өгч бас ингээд сайхан цагийг зугаатай өнгөрөөдөг хүмүүс байдаг. Зарим нь бол тоодгүй гэл ингээд янз янзын шүүмжлэлтэй хандаад байдаг шүү дээ. Ишиг талаагийн хувьд ер нь одоо олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэх нь зөв гэж боддог уу, буруу гэж боддог уу? Тэмдэглэсэн бол ер нь хэрхэн яаж тэмдэглэсэн? Би ер нь хувьдаа ингэж боддог шүү дээ. Хорвоо ертөнцийн чинь бид нар уйлж биш дуулж одоо жаргаж ингэж туулах ёстой шүү дээ хүн гэдэг амьтан чи ганцхан амьдрын. Тийм учраас би энэ олон баярууд бол дуртай байдаг. Яг гэвэл хорвоо ертөнц чинь бид нар дахиад энэ оюун ухаан, энэ бие сэтгэхгүй, энэ сэтгэлээрээ төрөхгүй учраас нэг олдох насандаа үнэхээр сайхан тэр баяр байна уу, жаргал байна уу бүгдийг л эдлээд явах ёстой болов гэж би хувьдаа боддгийн. Тэгээд энэ олон баяруудыг би ер нь бүгдэнд нь ийм сайхан байдаг. Валентинч байна уу, 4 сарын 1-нд ч байна уу тий. Хүмүүс яг зарим нь нэх бөөн баярлсан хүмүүс хямарсан чээд ингээд идэж байгаа гэдэг яад юм бэ те би бол энийг ерөөсөө үгүйсгдэггүй ер нь тэгэл мөнгө нь байвал цаг зав нь байвал хүн баяртай жаргалтай л байх хэрэгтэй энэ хорвоо ертөнцийг бид нэр уйлж биш дуулж л давна шүү дээ тийм үстэй бас universe space song гэсэн те маш олон удаа зохиогдож ийн гэж одоо ингээд яг нь ер нь миний бодлоор ийм амжилттай яваа ийм том ер нь ийм фестивалууд ер нь дандаа яг ихэнх нь ийм сөрөг комментиг өгж идэг л доо. Гэхдээ өнөөдөр 3 саяулаач дуучин болсон ямар хамаатай юм бэ тийм биз дээ. Хүмүүс чинь дуулахаараа ингээд их сэтгэл нь тайвшраад их сайхан болдог доо тий. Тийм учраас би хүмүүсийгээ дандаа дуулж байгаасай. Тэгээ бас бидний гаргаж байгаа дуунууд хин нэгний найз нь ч юм уу гониг зовлон баяр жаргал бүх амьдралынх нь үед их туулах бас хин нэгэн байгаасай гэж би хүсдэг. Тэгээ яагаад гэвэл би нөгөө ингээд гониглсан үедээ гонигтай дуу сонсохоор ингээ хин нэгнтэй ярилцсан юм шиг санагдал сэтгэл сайхан үед юм цоглог дуу сонсохоор сайхан санагдал дуу гэдэг бол яг ингэж хүнд амьдралд нь баяр жаргалыг бэлгэлж идэг учраас бас дуулах ёстой бүх хүмүүсийг иймэрхүү сайхан тэмцээнүүдэд орж байгаасаа өөрийгөө сорж байгаасаа гэж боддөг штэ. Өчигдөр хэрхэн яаж баярлсан бэ гэдэг асуултанд хариулт авч чадсангүй. Өчигдөр яг ер нь манай аав л баярлууллаа да намайг. Манай ээж арангаад байгаа. Тэгээд аавтайгаа л их сайхан байла. Цагийг их сайхан зугаатай ахтайгаа өнгөрүүллээ. Яг одоохондоо нөгөө найзлуу энэ төр гэж гэх зүйл байхгүй учраас ер нь бол гэр бүлийнхаа хүрээнд тэмдэглэлээ. Тий, өчигдөр бол эрхээ маш сайхан хамгааллаа. Орондоо хоолнд идээд тийчээд ерөөсөө яг монголчууд нэг тий орондоо хоол ид хичнээн жаргасан чи орондоо битгий яа гэдэг. Тэгтээ өчигдөр үнэхээр гоё ялаа. Ингээл орноос болсон чи би нөгөө өмнөх өдөр дархан тоглолцоод ирсэн. Мартаар тоглолцоод ирсэн.
Тэгээд их олон эмэгтэйчүүд биднийг зөрөгч битээрийн хамтарсан тоглолтын талаа айгүй олон эмэгтэйчүүд ийм сайхан хүлээж аваад их гоё яж байгаад ирсэн. Өөрийн 6 цагт нь ирчээд тэгээд өглөө боссон чи манай аав цай бол барьсан. Тэгээд тэр өдөр үнэхээр гоё яасан. Үнэхээр ирэхээ бол бүрээ эдэлсэн. City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудсанд маань үзэгчдээс аль хэдийн асуултууд ирээд эхэлсэн байна. Тэгээд ганц нэг асуултуудыг нь бас ингээд дундуур нь асуух зүйтэй болоо гэж бодож байна. Гоё дуулдаг шүү. Хоолой чинь сөөсөн байна шүү. Хоолойгоо хайрлаарай. Хамгийн сайхан мөч хизээвэ амьдралын тань гэсэн байна. Хоолой сүйцэн байгаа. Миний хоолой угаасаа сүүгөөг угаасаа ийм. Харин тийм би бас ингээд асуулт ирэхлээр гайхаад одоо гайгүй л хүмүүс нөгөө мэдхгүй ингээд уулзахаараа хөө ийм сөнгө хоолой юм аа гэд эсвэл уцаа онгод байна уу гэдэг ингээд хишигтлаатай яриаг би нэг тодлоо яриад гэдэг байхгүй. Угаасаа ийм сөнгө хоолойтой. Тэгээ юу нэ? Ээжтэй хамгийн анх дуулж өгчсэн дуу юу вэ гэж байна. Бас их сонио асуулт биш үү? За өстө мэдхгүй одоо нөгөө авал эногон чамтайгаа гэл тэр дойд штэ. Цэцэг навчаар сүлжэлтэй чи. гэдэг. Тэр дог би их дуулах дуртайсан. Яагаад чи нэг хөөх ингэж үжилгээд айгу таарсан. Энэ дог л аав ээжтэй дуулж өгдөг байсан. Тийм дуу ээж магадгүй гэж бодож байна. Гэтэ мэдхгүй би ч одоо ла гэл дуулдаг лээсэн байл гэдэг байгаа байхгүй. Сонио асуулт. Тийм байна. Хамгийн их сэтгэлийг нь огшоож исэн бүр ингээд одоо хүртэл дуулахаар ингээ хайрч өрөөддөг уран бүтээл вэ гэж. Хайртай хүндэгээ дуу эдийн зөрөгт битээр хамтарсан. Хамгийн анхны хамтарч уран бүтээл хийжсэн. Хайртай хүндэгээ дуу бол үнэхээр одоо ч гэсэн энэ тэнд дуулахад хүмүүс ингээл дагаж дуулаад ингээл хоороо дуулаад тий. Тэр дуу бол их гоё дуу. Тэгээ тэр дунд их хайртай. Ишиг талаас энэ асуултыг асуух юм бол арай өөр хариулт ирэх байх гэж бодоод энэ асуултыг тавьж ин гэж байна манай үзэгч. Аз жаргалыг яг юу гэж боддог вэ? Гэхдээ ер нь би зүгээр энийг их богинохон бөгөөд товч бөгөөд тодорхой хариулчээ. Аз жаргал гэдэг бол одоо хитрхи баяжаад хин намайг ирж алаад мөнгө юм авчихвал гэж бодохгүй амьдрах аз жаргал юм болов би тэгж боддгийн. Ер нь хүн эцэс мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу тэр хамаагүй зүгээр сэтгэлийн амар амгалан хамгийн чухал гэдэг юм байлээ. Үртэй хүн бол үргэлж зовлонтой байдаг. Хүү минь яачих вэ, охин минь яачих вэ те байнга ингэж бодож идэг. Тэгэхээр бид нар бас аав ээжигээ зовоохгүй хүн шиг юм хүний дайтай явгсан гэж би бол одоо хувьдаа боддгийн. Хүний хамгийн их аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан юм болоо гэж бодож. Одоо тэгвэл ишиг далайн амар амгалан байж чадчихна уу? Одоо бол би болоогүй нас маань болоогүй одоо бол өстой хөө ингэчгээсэн тэгчгээсэн ангичгээсэн ерөөсөө би нэг удаа халзраад бүр ингээ хойгоороо ингээ ус унаа яагаад вэ гэснээр айгүй их юм бодож стресстгээр хүний ус ундаг юм байна л та. Тэгээд тэгжсэн одоо бол яг хуу аав ээжтэйгээ байна гэдэг бол маш том аз жаргал тий. Ишиг далай би Facebook хуудсан дээр зургийг нь тавиад өдөр оройн шууд нэвтрүүлгийнхээ үеэр би ишиг талаад нэг гинтийн санал тавина гэд бичсэн байсан. Би бүр гайхаад бэлэг юм уу гэдэг. Тий. Юу гэж бодож байна ишиг талаа? Бэлэг юм аа. За үгүй. Ишиг талаа битгий уурлаараа би яагаад гэх юм бол үзэгчдтэй гинтийн бэлэг барь. Яагаад гэх юм бол манай уран бүтээлчид дандаа л нэг ярилцлаганд орохоор ингээл сууж агаал асуултуудад асуугаал зарим нь бол хэд хэдэн удаа ингээл давтагддаг. Тэрний оронд би ишиг талааг үзэгчдтэй болон надад манай телевизийн хамт олонд нэг сайхан гинти бэлэг барьсаа гэж хүссэн юм аа. Тэгээд зөвөр ойлгоорой энэ ямар учиртай вэ гэхээр би яг энэ цаг мөчид энэ студид амьд хөгжмийн хамтлаг өртсөн. Тэгээд ишиг далаа яг энэ тайзан дээр ямар ч бэлтгэлгүйгээр дуулж өгөх боломжтой юу? Юу гэсэн юм бэ? Байхгүй шүү дээ тийм боломж байхгүй. Яагаад? Үгүй яг нь танал лист мандалист тохирон дээр янз бүрийн асуудал айгүй шүү дээ. Ямар амар. Зүгээр. Гэхдээ яа намайг шалгаад байгаа юм. Тий, зүгээр. Одоо шууд нэвтрүүлэг явж байгаа учраас ишиг талаа бидний одоо гуйж байгаагүй. Тэсвэрхээс аргагүй. Ингээд студид логос хамтлагийн залуучуудыг урьж байна. Амьд хөгжмийн логос хамтлагийн залуучууд. Өнөөдөр орой болсон гэлтгөө бид бүхнийг дэмжиж ишиг талаатайгаа үзэгчдэд гинтийн бэлэг барих гээд логос хамтлагийн залуучууд хүрэлцэн ирсэн байгаа юм аа. Орой минь залуучууд аа. Тэг ишиг талаа. Тэг нэг юм би гоймоор байна. Одоо ингээд энэ тайзан дээр нөгөө л нэг ишиг далайгаар овоглогдсон дуунуудаа дуулах юм бол онцгүй л те. Тэрний оронд өөр уран бүтээлч юм. Сонсох дуртай юм уу? Эсвэл одоо байнга л аманд чинь одоо минут зэнүүд өгөх нь одоо ярилцах. Үгүй юу шууд ингээл үү. Шууд л ер нь дуулчих боломж байна. Тийм дуу бол хамгийн ихэнд ямар дуу санагдаж байна. За сайн байцгаана залууч та. Ямар амар юм хаанаас гараад ирв. За ер нь яг хамгийн түрүүнд ингэж бодож байна л дээ. Ээжийн тухай дуу. Хөөе Мексик гэж байна. Ардаа нууцсан мартчихжээ. Йоо.
За баярлалаа. Тэгээд өчигдөр хэн ээжийн эмэгтэйчүүдийн баяр боллоо л доо. Тэгээ юуны түрүүнд Монголын бүх сайхан эмэгтэйчүүд энэ хорвоо ертөнцийн эмэгтэй өнгөөгөр төсөөлхийн арга байхгүй. Тийм учраас сайхан ээжүүдтэй, ирээдүйн сайхан бүсгүйчүүдтэй, эхнэр ханиудтай бүгдэнд нь зориулаад нэг гоё ээжийн тухай дуудвал идэхгүй. За Ямар дуудах вэ? Ямар дуудах вэ? Би ер нь энэ дууг их дуулах дуртай. Нөгөө та нар мэдгүй. Наралга хорвоо жаргах би их үрсэн хэлбэрлэгээ энэ дууг л одоо мэдхгүй байх. Мэдгүй Монгол хүн байхгүй чи манай. Лог сонслогийг их мундаг гэж сонссон. Энийг бол шууд тоглох байлгүй дээ, тий? За, окей. За баярлалаа. Би ээжүүдийгээ хүндлээд, үзэгчтэй хүндлээд босоод дуулъя, тий? За. Эмэгтэй танаалсан дэр шүү. Наралга хорвоо жаргах үеге надад чимин заяасан билээ ухаарч үгүй гэнэн сэтгэлийг очим болгон тэсэн билээ Ямар мундаг юм бэ? Шууд тоглож штэ. Тийм байна. Бүр ямар байна? Одоо өмнө ингэж бүр гинтийн байдлаар дуулжсэн тохиолдол байгаа юу? Ерөөсөө байхгүй. Одоо бид нар чинь нөгөө халтур гэж ярьдаг штэ. Энэ тэнд нөгөө арга хэмжээнд дуулдаг тийм. Тэгэхэр чи нөгөө бидрийг ам барьж гин үгүй юу гэж хүмүүс их шалгадгийн гэсэн. Тэгээ би чинь дандаа нөгөө ам барьдгүү. Тэгээд тэрийг шалгуурын болоо гэж боддог гэсэн өнөөдөр юу вэ? Амар шалгуулж. Тэгээ ялангуяа нөгөө нэг зүгээр арга хэмжээ биш бүр телевизийн шоуд телевизийн шоуд шүү дээ. Уучлаарай тэг шиг талаа дараа надаас хариугаа аваарай. За тэгнэ. Би чи найз штэ ярих дээр. Шиг талааг би сонгосны учир гэх юм бол ер нь бол сүүлийн үед их шиг талаа дандаа л ер нь энэ тэнд дуулахдаа ам барих гэдэг зүйлийг бүр ор тас мартсан. Амдаараа ер нь их сайн дуулдаг. Facebook дээр ч гэсэн ер нь амдаараа дуулж байгаа бичлэгүүдээ хийдэг. Тиймийн учраас одоо их шиг талаа ер нь ингэж нэг ур чадварыг нь сориод гэх юм уу? Найзгаа реклам дээр. Тэгэж одоо бодсон юм аа. Нэг дуу дуулаад болчихно гэж бодсон уу? Хүй. Гүмөө. Хүй ямар амар юм бэ? Гурван дуу дуулаад өгчдгөө. Өнөөдөр орой ягаад гэх юм бол манай нэвтрүүлэг гардаг цаг бол үзэгчид яг нөгөө нэг амрах гад эд ингээд хэвтчихэд орондоо утсаа оролдоод юм уу эсвэл телевизээрээ үзээд сууж идэг цаг учраас яг энэ цаг мөчтөр нь хоёлаа сайхан сэтгэлийн амар амгалан бэлэглээ. Сайхан дуу сонсох боломжийг олгоё. За одоо би ямар ижээс болтой гаралтай нэртэй шууд нэвтрүүлэг. Одоо нэгэнтэй үзэгчдийн өмнө шууд нэвтрүүлгийн өмнө ийм байдал болсон юм чи тэгээд даваад гарах баг. Сая бол янзын гоё дууллаа. Ашгүйдээ одоо үзэгчд маань чухам юу гэж бодож байгаа юм бол би ямар ч бэлтгэлгүй ингээд дуулж байгаа шүү. Тэгээд алдаж эмдэл ойлгоорой. Тэр алдаа оног бол мэрэгжлийн хүмүүс л хараад байна. За тийм бах. Тэгээд хамгийн одоо хүмүүсийн эхний яриа сэдв бол ээж байдаг. За ээжигээ дуулчлаа. Дараагийн сэдв бол хайр байдаг. Тийм учраас нэг гоё хайрын тухай дуу өөрийнхөө дуу биш шүү дээ. Окей. Тийм тий. За өөр дуу байвал их гоё юм. За Монголын би Монгол дуугаар дуулах дуртай яг үнэндээ. Тэгээд Ариуна Сара гэх хоёрыгоо бол багасаа л шүтэж одоо ингэж хайрлж ирсэн. Тэгээд Ариуна гихийнхаа нэг дуунаас дуулъя гэж бодож байна. Тэгээд шууд л би бодлоо л да.
Нандин учралгийн дуу байдаг шүү дээ тий. Тэрийг явах уу? Миний бүр хамгийн дуртай дуу Тийм шиг үү? хэлчлээ те. Тий. Мөн явж болох уу? Тэр нандин учрал тий. Хон гэж биш. Танаас дахиад бас за нандин учралгийн сайхан дууга бүх хосуудаа зориулъя. Одоо үзэгчд маань бас ингээ орондоо цуг хөвтөд ингээ үзэж байгаа х те. За. Эхлэе. Хонгорхон амраг мэн 우린 기계시계시 харцны хоногигэд уярси хайтун цэцгийн дэлбэн орол хайрын үгээ шивэнсэн тэрнийсэн ханян зүрхэндээ тэвэрсэн Харамлаа чамайгаан чангатай бэрсэн дэди жаргалд би итгэсэн хорвогийн ханаас чи санандаглан тэмүүлсэн хадайраас чамда ярдсан санах Одоо ийм богинохон хугацаа шууд л тулгаад өгч байхад амьд хөгжмийн амтлагтайгаа дуучин маань ямар хурдан нийлж ямар ч алдаагүй дуулж байна. Яах нэг өөр амар рекламдаач юм шиг. Одоо энэ дотор ч бас нөгөө нэг яг үний юм уу гэж итгэхгүй хүмүүс зөндөө олон байгаа шүү дээ тий. City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас ажиллаж байгаа. Тэгээд энэ хуудсан дээр Ишиг Далайг яг одоо үзэж байгаа маш олон үзэгчдээс урмын үг зөндөө ирж байгаа. Тэгээд 3 дахь уран бүтээл явахаас өмнө үзэгчдэд нэг зүйлийг сануулад хэлье. City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу бас Ишиг Далайгийн 3 дахь дуу ямар дуу байж болох вэ гэдгийг чатаар болон зургийн доороос хэлээрэй. Тэгээд тэгэх юм бол хоёулаа хамгийн их санал авсан тэр дууг нь шууд дуулаад өгч болно шүү дээ. За ингэ чинь үнэхээр гоё холоотой шүү. Бүх дууг нь сонсох дуртай танд урлагийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Одоо бол шууд ингээд дуулдаг дуучин бас цөөхөн шүү гэж байна. Таны урлагийн ертөнцөөс авсан хамгийн том шагнал юу вэ? Та энэ шагналаас авсан мэдрэмжийг нэгхэн өгүүлбэрээр тайлбарлаач. Нэгхэн өгүүлбэрээр. Би ажиглалтай хүн болсон. Тэгээд болж энэ да. Гоё байна. Дуугчин сонсоод хэвтэх. Яг ийм мэдрэмж яг ийм мэдрэмж зөндөө олон хүмүүс тохиолдож байгаа л да. Үнэхээр гоё дуулж ин гайхалтай дуучин юм аа. Урлагийн хүн гэдэг ер нь цаанаа л өөр юм аа гэж байна. За үзэгчдээс маань бас олон ингэж саналууд орж ирсэн. Тэгээд хэдүүлээ бас цаг алдаад яхаа энэ дунд
олон хүмүүс бас унтах гад нэвтрүүлгээ ингээд хурдан дуусгасыг бодоод байж байгаа хүмүүс байгаа. Одоо энэ чинь баг 12 цаг болох гэж байна шүү дээ. 3 дахь уран бүтээлээ зориулъя. Тэгээд энд ингэж хишиг далаа мундаг бүсгүй шүү. Adele-ийн Hello Dog дуулуулъя гэдээ яг дөнгөж сая чатаар ирсэн байна. Hello Dog хишиг далаа дуулаад юу яатсан байсан шүү дээ. Facebook дээр тавьсан байсан. Тэрийг л харсан баг. Ер нь хишиг далаагийн хоолойны өнгө тембр ер нь Adele-тэй жоохон төстэй гэж хүмүүс хэлдэг үгүй юу? Тий, ер нь тэгж хэлдэг. Яг нөө сүүн коллеж ер нь ингээл барууныхны л ер нь юм нийтлэг тембр шүү дээ. Начиг дуулдаг хүмүүс тэнд бол зүгээр зөндөө байгаа. Тий, тэгээд яг би ч бас юугаараа дутах уу гэж энэ Монголд. Юу игээл Adele Hello-ыг яг бол гурваа. Болох юм байна. За өнөөдөр манай студид Logos амьд хөгжмийн хамтлагийн залуучууд дуучин хишиг талаатай хамтран үзэгчдэд гинтийн сюрприз барьж байна. Дахиад нэг сануулгад хэлье. Өнөөдөр хишиг талаа манай студид орж ирэхдээ ийм үзүүлбэр хийн, ингэж дуулна гэж огт мэдээгүй байсан. Энэ бүх зүйл гинтийн бэлэг байсан шүү. За ингээд 3 дахь уран бүтээл Adele-ийн Hello боломжтой тийм. За боломжтой юу 2 3-аа. Нэг. За шууд бат гэсэн. Тэг нэг талтай л. Hello, it's me. I was wondering about all the years it lasts me to go over everything. Yes, I'm just so supposed to heal here, but I'm doing much healing. Hello, can you hear me? I'm in California dreaming about who we used to be. There's such a difference. It's a weird ass and a million miles. Hello from the other side. I must have called 1,000 times to tell you I'm sorry. Everything that I've done, but when I call you now, seem to be hurt. Hello from the outside. At least I can say that I'm trying to tell you I'm sorry for breaking your heart, but when no matter who really doesn't tear you apart anymore. Hello. Тэст бэлтгэл чистэ юу байна? За баярлалаа. Ганц үгээр солиотой гэд маш олон үзэгчид бүр Facebook хуудас манай Facebook хуудас бүр өстэй хүмүүсийн бүр комментор бүр дүүрч байна. Тэгээд энэ дундаас онцолж хэлэхгүй бол болохгүй нэ. Амьд хөгжмийн хамтлагийнхан ямар мундаг юм бэ? Шууд л тоглож байна. Танай хамтлагийнхан бол үнэхээр хамгийн шилгэн юм байна гэсэн сэтгэлдлүүд маш их орж ирж байна. Logos хамтлагийн залуучуудаа маш их баярлалаа. Баярлалаа. Намайг ставраа гарчлаа. Энэ үйл явдал бол яхаа аргагүй хөгжимчин дуучин хоёулан гас нь ур чадвар шаардсан ийм одоо үзүүлбэр боллоо гэж би бодож байна. За тэгээд үзэгчд маань бас 4 дахь уран бүтээл гэдэл ингээд яана гэдэл юу гайхаад сууж байна. Одоо бүр бидний бас чатан дээр маш олон уран бүтээлчдээс маш олон хүмүүсээс хүсэлт ирж байна. Тэгээд яг маш олон уран бүтээлчдээс даавчлаар юу гэж бодож байна шиг талаа 3 дугаараас одоо яах бол 3 би одоо юу дуулах вэ? За би одоо та гурын нэг хүссэн дог дуулчих. Төхөө. Мэдээч би Universe Based Songs-ыг ярих их дуртай. Өнөөдөр миний энэ ч сууж байгаа шалтгаан бол Universe Based Songs энэ фестивал. Тэгээд энэ тэмцээнээс гарсан учраас нэг гоё гадаад дуг дуулъя гэж бодож байна. Тэгээ. Юу дуулах вэ гурав? Би үгийн сайн мэдэхгүй. Гэхдээ яах вэ дуулчих вэ? Universe Based Songs-ийн Best of the Best-ийн гала дээр дуусан дуугч сонсъё гэдэг чинь. Тэр бол одоо энэ ч бол хэцүү л дээ. Тэр бол тийх бах тийм. Тийм бүтэн юутай.
арайчтай гүү үсттэй. Арай гүү илүү дээ. Хагур арай тоглож. Тэр дуу бас нөө бэлтгэлтэй ээж дуулаа. Beyoncé Listen гэдэг маш том дуулаа. Тэгээ би энэ дуулахаас айдаг. Тэгэхээр энэ удаад яг энэ залуугийн маань хэлснээр Alicia Keys-ийн Fine гэж тэрэг дуулаа. За тэгээ. Маш олон үзэгчид биднээс хүссэн учраас дөрөвдөх гэсэн нэг тоог нэмлээ. Ганцхан. За. Төгөлдөр уртал дуулах юм байна тийм. За ойлголоо. За. Дахиад нэг хэлчихье. City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудсыг одоо ажиллаж байна. Үзэгчид маань яг одоо бид нар лайк дараарай. Аль хэдийнэ манай лайкны тоо 3300 хүрсэн байгаа шүү. Ингээд хишиг талаагийн дараагийн уран бүтээлд анхаарал хандуулцгаая. За. Окей. Нэг. Some people live for the fiber. Some people live just for the fame. Some people live for the fire. Some people live just to play the game. Some people live at a physical things divide what's within when I quit it before that lives over so far of the superficial. Some people want it all, but I don't want nothing at all. Feeling you, baby. If I ain't got you, baby. Some people want diamonds, and some just want everything, but everything means nothing if I ain't getting you. Yeah. Some people search for a fountain. Promises forever, yeah, you know. Some people need 3,000 hours, and that's the only way to prove you love them. And in a world on a silver platter, and what could be? But no one to share with no one who truly cares for me. Some people want it all, but I don't want nothing at all. If it ain't you, baby, if I ain't got you, baby. Some people want diamond rings, and some just want everything, but everything means nothing if I ain't getting you. За баярлалаа. Дөрөвдөх дуу явж эхлэх байх ч дахиад тавдах дуу гэж үүсгээд байгаа. Одоо энэ сүүлийнх байсан шиг талаагаа бид бас хайрлах хэвээр. Одоо орой болж ийн чинь хоолоо амрах цаг шүү дээ тий. Тий, унтцсан байгаа. Би энэ яриг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Хоолоо унтцсан байгаа юу гэсэн. Миний ерөөсөй унтдаггүй 24 цаг юм нээлттэй. За. Хөтлөгчөө заавал уншиж өгөөрэй гэж сая нэг эмэгтэй бас бидний лөө загтал ирүүлж байна. Ашиглаа чи үнэхээр мундаг хүчтэй хоолойтой эмэгтэй байна. Би бас саяхан ингээд найзлуугаас салчаад сэтгэл ингээд жоохон гундуухан байсан. Энэ үед бүр үнэхээр ингээд миний сэтгэлийг өргөж өглөө гэж байна. Яг ийм сэтгэлдэлтэй байгаа. Эсвэл бүр нэг унтах гэж яхад нь бүр нэг юм маргаашийнх нь ажил. Нойр эсрэгээ хүшээ. Маргаашийнх нь ажилд улам их одоо урам дэм өгсөн. Тийм л одоо гайхамшигтай дуулалтуудыг үзүүллээ. Шигтлаа маш их баярлалаа. Үнэхээр хэцүү даалгавар байсан баг тий. Үнэхээр хэцүү байлаа. Одоо бид нар чи хэцүү штэ нөгөө хүмүүс чи яг ингээд шууд дуулж байгаа гэдгийг бас ойлгох юм байна. Тэгэл нөгөө бас буруу бас хүндчтэй алдах юм гарна штэ. Тэнгүү чи энэ чи одоо нөгөө Best of Best-ийн Grand Prix-д би
дээ гэж ирээ. Би яг бас нөө юниверситийн нэрийг бас ингээд унгахчихгүйхэн шиг авч явах юмсан гэж их хөвдө боддог. Тэгээ одоохондоо залуу төвчний хувьд яг нэг тийм олон уран бүтээл хийж гаваагүй ч гэсэн хэмжээндээ ингээд явж байгаа. Ямар ч тийм тэнд амьд дуулахтаа ядаад ийм шалгуур тэнцвчдэг байх юмсал гэж боддгийн. Тэгээ сая бас унаагүй тэгээ унгаагүй бас логсынхондоо маш их баярлаа. Тэгээ намайг шалгасан чамд бүр баярлаа. Тий, нэвтрүүлгийн маань цаг жаргах төгссөн байна л да. Мэдээж нөгөө бид нар булантай. Тэгээ дараагийнхаа булан руу шилжих гээд бас найруулагч маань дахиад өгч байгаа шиг. Хамгийн сүүлд нэг л асуултыг асуучих. Түрүүн яг нөгөө нэг одоогийн байдлаар бид нар 400-500 асуулт чатаар болон ингээд зургийн дор коммент сэтгэл маягаар ирсэн байгаа учраас тэр болгоныг би асууж чадахгүй яг ингээд гүйлгэж байгаа заримыг нь асууж тааг бол уучлаарай үзэгчтэй. Нэг сонирхол татсан асуулт нь Ар хангаа охин гэж дууссан. Тэгээд анх Улаанбаатар хотод ирэхэд ямар мэдрэмж төрж ирсэн бэ гэсэн юм асуулт байна. Ер нь яг нөгөө зуны амралт болгонороо ингээд хотод ирдэг байсан шүү дээ. Тэгэхээр чин нэг амар тийм мэдрэмж нэг төрдгүү гэх юм уу? Яг хөө оюутан болоод орж ирсэн шүү дээ биш үү? Тэгээд ер нь хотын амьдрал их гоё нөгөө юу гэмдэ хүмүүсний ийм гоё соёлтой их суралцах зүйл ихтэй. Тэгтээ нутгаа их сандаг байсан. Тэгэл н оюутны амралт болохоор бушуухан шиг нутг руугаа явах юм гэж ингэж явдаг байсан. Тэгээ ер нь Улаанбаатар хот их сайхан. Би Улаанбаатар хоттой их хайртай. Тэгээд Арангаадаач хайртай. Тэгээ одоо мэдрэмж төрсөн бэ гэхэр чи их сайхан мэдрэмж төрсөн багтаа би сайн мэдхгүй байна. Иймхэн багтаа хотод аавгаа дагаад орж ирэл манай аав нөгөө 8 хийх гэж яадаг байсан. Тэгэл намайг чи нөгөө хотод нөгөө тэмцээн болдог штеп нөгөө болор чуулган, болор их шиглэн гэл хүүхдийн ордны. Тэгэл тэрэнд нөгөө нэг оруулах гал намайг чи айгүй их авчирна. Тэгэл тийм байр эзлэхгүй өөлөөл нутг руугаа яваа. Тэгээ байр эзэлчихвэл хүү зүгээрс имжээш нэг чихэр имжээш тийм бараж тэгээд би гоё дурсамжтай. Тэгээд за тэгээд сайхан мэдрэмж төрсөн. Тэгээ өнөөдөр бас ингээд зурагтаа үзэж байгаа бүх үзэгчдтэй бас ингээд цаг заваа гаргаад UBS телевиз дээр сувгаад харуулсан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ удахгүй сайхан уран бүтээлүүдээр цэнхэр дэлгэцээрээ та бүхэнтэйгээ уулзах болно. За хишиг талаатай болон лого самтлагийн залуучуудаа шинэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 3 дугаар сарын 10-ны хамгийн ихний уулзж байгаа хүмүүс бид нар болчихлоо. Тэгээд энэ өдрөөс эхлээд та бүхний маань ажил үес, уран бүтээл үргэлж өөдөө сайхан байх болтугай. Тэгээд маш их баярлалаа. Үгүй бүр би нэрээ бүр айжил л да. Үгүй одоо ингээ хишиг талаадаа ингээ санал тавьчихдаг. Одоо шудраг зантай үгүйгээ гараа явчих үдээж гэж бодох шиг тэгээд биш марий тийш. Тэгээд үзэгчтэй хүндэлсэнд баярлалаа. Сайхан аварцаагаараа залуучуудаа хишиг талаадаа уран бүтээлийн амжилт хүсье. За ойд удахгүй. За тэгээд City Night шөнийн хөтөлбөр үргэлжилж байгаа нэрхэн үзэгчтэй тун удахгүй бид нар уламжлалт ёсоор Skype-аар холбогддог. Тэгэхээр энэ удаад бид нэр Таиланд улсын Бангкок хотноо ажиллаж амьдарч байгаа. За Таиландын загварын ертөнцид өөрийнхөө байр суурийг аль хэдийнэ олцсон бэлгүүтэй хэмээх залуутай холбогдож. Манай найз. Таиландын шөнийн амьдрал ямар байдаг юм бэ? Одоо хүмүүс чинь ярьдаг шүү дээ. Таиланд бол бүр аялал жуулчлал бүр 100% хөгжсөн, бүр дээд зэгтээ тодл хөгжсөн гэж ярьдаг. Тэгэхээр энэ хөгжлийг шууд яг энэ цаг мөчид Таиландын хамгийн алдартай гудамжнаас та бүхэнд хүргэх. За бэлгүүдэд минь түргээрээ. За тэгээд ингээд хэсэг хугацааны дараа уулзъя. Одоо харин хишиг талаагийн цоошинх уран бүтээлийг хүлээн авч үзэх юм байна шүү үзэгчтэй. Тэнгэр шивэнсэн цавцагаах хүсэл минь эргэлдэн бодрон зодон хатрыг минь жүнжин бодсон санхүүрээ бодрон цон онэр минь харин дурчамд минь ицсэн байлаа.
сонгорлоо асгон цаач сар зөө